Сайн уу манайхаа. Шинэ оны минь төргий. Өнөөдөр 2026 оны 1 сарын 3-ны өдөр байгаа. Тэгээд баг шалгалт болоход 7 хоног л дутуу байна. Та нар хэр их бэлтэж байгаа вэ? Би бас өмнө 7 хоног баяр байсан болохоор бас сайн бэлтэж чадаагүй. Тэгээд энэ 7 хоног болохоор СГ дээрээ бол маш сайн бэлтээ гэж бодож байна. Тэгээд өмнө нь орж ирж байсан СГ-гийн 54 дээр дэх асуултыг ерөнхийдөө их хвчлэн бэлтээ гэж бодож байгаа. Тэгээд өнөөдөр болохоор гэртээ жоохон бэлтэж байгаад гарч хүнсээ цуглуулсныхаа дараа уг нь бол номын сан явъя гэж бодсон ч номын сан явахгүйгээр зүгээр ойрхон кофе шоп ороод бэлтэх санаатай байна. Тэгээд өнөөдөр бүгдээрээ шалгалтандаа бэлтцгээе. Хоолны газар ирсэн ба. Вьетнам шүлтэй. Тэгээд урсан татай гаргаад байна. Ridiculous. I'm sorry. Oh, that's all right. I see. Well, Энэ удаад би нөгөө нэг шалгалтын хуудасаа гаргаж авсан. Принтерлж гаргуулсан. Тэгээд ингээд 104 удаагийн шалгалтын хуудсыг гаргуулж авсан байгаа. Би болохоор өөрөө сөөвл дуг нь бол шалгалтаа өгье гэж бодож байсан. Тэгээдсэн чинь сөөвлийн шалгалтын газрууд нь айгүй хурдтай дүүрчихсэн. Тэгээд би хамгийн боломжтой байсан, хамгийн ойрхон байсан газар болох Чүнжүг сонгосон байгаа. Чүнжүүд болохоор бас Конгук-Дяокю Global Campus гэж байдсан билээ. Тэгээд тэнд хөрөлсөн. Энэ газар нь болохоор сөөвлөөс 2 цагийн зайтай юм билээ. Тэгээд би гусаг бос буюу хурдны автобусаар явах гэж байгаа. Тэгээд эрэхтэй бас 2 цаг. Тэгээд нийт ирж буцахдаа 4 цаг болох юм билээ. Тэгээд нэлийн бас хүндхэн өдөр болох магадaltaй юм байна. Тэгээд энэ шалгалтын хуудсан дээр байгаа зүйлсүүдээс та бүхэнд хэлж өгье гэвэл чүмбийн мөр буюу заавал авчрах одоо бэлтгэх зүйлсүүд дээр нь болохоор шингүнжин тэгээд 수정 테이프, 수험표 гэж байна. Шингүнжин нь болохоор гадаад паспорт юм уу? Эсвэл гадаад иргэний үнэмлэх. Эсвэл жолооны үнэмлэх байж болно гэж юм шүү. За тэгээд үрчин 수정 테이프нд болохоор нөгөө нэг бичгтэр СГ дээр заримдаа алдаа гардаг шүү дээ тий. Тэгэхдээ бас ашиглаж болох яг иймэрхүү одоо монголоор ч одоо штрик гэж хэлж байна. Тий, штрик авчраарай гэж байна. Тэгээд энэ шалгалтын хуудас авчрах юм байна. Тэгээд нөгөө нэг бичих одоо сайн пен байдаг шүү дээ. Нөгөө хар өнгийн заавал топик дээр заавал тэргээр бичих хэрэгтэй. Тэрийг болохоор цаанаас нь өгөх юм байна. Тэгээд ерөнхийдөө иймэрхүү мэдээллүүд л байна. Тэгээд энэ удаад болохоор би 53 дахь асуулт СГ-ийн 53 дахь асуулт дээр гарч ирдэг үг болон хэллэгүүдийг одоо ингээд нэгтгээд зэгцэлсэн байгаа. Хэрвээ та нарт хэрэгтэй гэвэл би блогийнхаа доор файлыг оруулчаа. Тэгээд та бүхэн татаж аваад бас үзээрэй. Одоо болохоор би 54 дахь асуулт дээр бол маш сайн бэлдэх бодолтой байна.
Яагаад гэвэл 54 чинь баг хамгийн их оног авдаг шүү дээ те. Баг 50 оног 54 дэх асуултаас ажил дээрээс 54 ажил дээрээс ерөөхдөө 50 оног авдаг учраас эндээ бас маш сайн бэлдээ гэж бодож байна энэ 7 хоногт. Тэгэд өмнө нь топ өгөхдөө 54 бэлтгэхдээ яадаг байсан бэ гэхээр яг тэр үеийнхаа одоо нийгмийн асуудал юу байгаа вэ гэдгийг бас хайж үздэг байсан. Орчин үеийн одоо савын мөнжээ юм уу нийгмийн асуудлын талаар ерөөхдөө гарч ирдэг шүү дээ тий. Тэрнтэй бас холбоотойгоор орчин үед Солонгост ямар нийгмийн асуудал гарч ирээд байгаа вэ гэдгийг бас одоо ChatGPT-гээс ч юм уу тий мэдээгээр бас сайн хайгаад үзвэл зүгээр юм болов гэж бодож байна. Тэгэд энэ удаад болохоор би яг 2 гарч ирэх магадaltaй гэсэн одоо 2 сэдвийг та бүхэнд хэлж өгье. Тэгээд энэ л зүгээр л магадлал шүү. Би хувьдаа тэгж бодож байгаа гэж хэлж байгаа шүү. Заавал гарч ирнэ гэсэн үг бол биш. Энэ болохоор нэгтгэн болохоор AI буюу хиймэл оюун ухаан байгаа. Хиймэл оюун ухааны хөгжил 인공지능에 발전. тэгээд 사회의 어떤 영향을 미치는가 좀 못해. 힘을 어용 ухааны сайн тал, муу тал тэгээд энэ одоо нийгэмд нөлөөлж байгаа асуудал юм уу те муу талыг асууж магадгүй. Тэгээд энийг одоо яаж 해결 хийх вэ? Яаж шийдвэрлэх вэ гэсэн асуулт бас гарч иж магадгүй юм гэж би бол хувьдаа бодож байгаа шүү. Өмнө нь гарч ирсэн хэсэг бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ орчин үед болж байгаа зүйлсүүдийн нэг нь болохоор энэ асуудал бол байсан. Хоёр дахь нь болохоор 기후 변화 буюу 지구 온난화 энэ талаар гарч ирэх магадaltaй. 2025 он болохоор өөрөө айгүй дэлхийн хамгийн тийм халуун жил болсон гэж хэлээ. Тэгээд тийм учраас энэ талаар гарч ирэх магадaltaй. Дэлхийн талаар л одоо ямар их үсэр байсан. Их үсэр нь юу вэ? Тэ? Тэгээд ямар муу нөлөө бидэнд үзүүлэх вэ? Тэгээд дэлхийн дулаарлыг одоо зогсоохын тулд удаашруулахын тулд бид юу хийх ёстой вэ гэсэн асуулт бас гарч ирэх магадaltaй юм. Тэгээд энэ болохоор зөвхөн миний бодол шүү. Та бүхэн бас өөрсдийн хувьдаа бас нийгмийн асуудлуудыг бас жоохон бодоод толгоонд жоохон бас ингэж бодцсон оруулаас сэги дээр хэрвээ гарч ирэх юм бол бас хурдтай бичих магадaltaй шүү гэж хэлмээр байна. Тэгээд энэ 7 хоног болохоор би яг 54 бэлдэх гэж байна. Тэгээд дараа 7 хоногт бас бичлэг оруулна. Тэгээд яг шалгалт болоход бас бичлэг оруулна. Шалгалт болох өдрийн бичлэгийг бас би хийн. Тэгээд шалгалтын газар руу явж байгаа. Тэгээд шалгалтаа цаг гарч ирж байгаа. Бас тийм энэ шалгалт ямар байсан өөрийнхөө сэтгэлдлийг бас хуваалцсан тийм бичлэг хийн гэж бодож байгаа шүү. Бүгдээрээ бас subscribe хийгээрэй намайг. Би бас цаашдаа ч гэсэндээ Солонгост амьдарч байгаа, ажиллаж амьдарч байгаа хүний хувьд та бүхэндээ хүргэж болох те ямар мэдээлэл байна, ямар хэрэгтэй зүйлс байна. Тэр болгоныг би бас ингээ хүргэхийг хичээх болно. Тэгээд subscribe хийгээд намайг дагаарай. За одоо шалгалтандаа бэлтлээ.